арьсыг хит их цэвэрлээд хит их арчлаад ах нь өөрөө арьсны өөрийн бие даасан байдал, арьсны дархлааг жоохон унгаад одоо илүү жоохон нялцгай болгоод идэм гэж боддог байхгүй. Тэгэхээр энэ тал дээр та юу гэж бодож байна? Хэр ойрхон цэвэрлэх ёстой юм? Цэвэрлэх гэхэд арьсны онцлогоос хамаарат яаж цэвэрлэл зүгээр байдаг вэ? Яг бас нөгөө хотоодтай адилхан арьс ч гэсэндээ өөрийн гэсэн нөгөө бичил орчинтай байгаа тий. Тэрийг бол нөгөө байнга савнгаар угаагаад ах нь бол яг хөө мэдээж бол муу. Гэтэ нөгөө савн нь одоо pH нь айгуу одоо баланстай тэнцвэртэй 5.5 дээр яг барьсан pH-тэй савн байхад бол харьцангуй гайгүй байдаг. Миний бодлоор бол хуурайч арьстай байсан, тослогч байсан гэсэн бүх хүмүүс нүрээ будсан ч байсан, будаагүй ч байсан давхар цэвэрлэгээ бол заавал хийх хэрэгтэй. Хоёр давхар цэвэрлэгээ гэсэн. Оройдоо өглөөдөө бол би хүмүүсийг бол нэг савнгаар угаахыг бол зөвлөдөггүй. Өглөөс ирэхэд яхаа бүр ялцчихгүй нэлээд тослог ялгарсан тийм сэрүүл савнгаар бол угааж болдог. Гэхдээ өглөөдөө нөгөө мицэл усаараа зөөлхөн арчаад тэгээд скин кэрэ хийж болдог. Оройдоо бол